Сайн байцгаана уу? Ноологчуудаа хайрдаггүй мэдчилгийн үргэлт үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид нартад мэндэлсэн нандин сайхан өдрөм тохиож байгаа. Хайртай хүү Сави Муруутай хэмээн хаяглаж ээж Сакин дүүнэр болох нэргүү жадраа хүргэн памбинрийн зүгээс илгээсэн маш гоё гинтийн билгийг уламжлах гэж байна. Айл гэрийн том хүү ээж хэмээх алдрыг хайрлсан хүмүүн чамдаа хязгааргүй хайртай шүү хэмээн хамгийн дотны гэр бүлийнхнийхэн зүгээс илгээсэн маш гоё гинтийн билгийг дотгошоорч уламжилцгаая. Өнөөдөр чи ертөнцөд мэндэлсэн удаа. Танаа. За тэрсэн өдрийн минь хүргье. Баярлаа. Хайр түгээе. Мэдчилгийн үргэлт маань үргэлжилж байна. Бид ээлжид шинэхэн дугаараа энэ цаг мөчид Сави ахтайгаа эхлүүлж байна. Ахтай энэ өдрийн минь хүргье. Маш гоё өдөр тохиож байгаа юу? Өнөөдөр миний Төрсөн өдөр. Сайхан баярлж гинөө. Сайхан гоё баярлж байна. Тэгэхээр одоо яг Сави ахыг маань үзээд сууж байгаа найзууд эрхэм дотны хүмүүсийн нэрийн өмнөөс эхлээд төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье. Баярлаа. За ингээд харсан чи Сави ахаа ээж дүүнэр ирчихсэн байна. Тэгээд бас хайртай гэр бүлийнхэнтэйгээ хамгийн гоё баяр үргэлжилж байгаа болов. Ер нь ах маань айлын хэд хүүхэд болж мэндэлсэн юм бэ? Би айлын хамгийн том хүүхэд, доороо 2 дүүтэй. Эхээс гуруулаа. Тэгэхээр энэ цаг мөчид ирэх ёстой хүмүүс ер нь ихэвчлэн ирчихсэн харагдаж байна. Дүүд нь харин бас нэг гоё гинтийн бэлэг байгаа. Эрхэм хүмүүсийн сэтгэлийн сайхан мэдчилгээ байгаа. Ингээд бодохоор бэлэг өгөхөөс өмнө би заавал хүмүүсээс асуудгийн гинтийн бэлэг хинээс юм болоо таамаглаж байгаа юм байна уу? Сайн мэдэхгүй байна. Таамаглаж байгаа юм алгаа. За тэгвэл дүүгийнх нь гарт бэлэг байгаа Савиаха. Гэхдээ энэ бэлэг гэхээс илүү би танд нэг айгуу гоё мэдчилгээний өгсөг уншиж өгөх ёстой байгаа. Бид нар хэдий өглөө өдөр бүр уулздаг ч гэсэндээ би биэндээ хэлхийг хүснэг тийм сайхан нандин дурсамжийг яг энэ жилээ л төрсөн өдрийн баяраар нь амжиж гоё хэлмээр байна гэсэн айгуу гоё хүсэлтийг бас захиаг авсан учраас ах дээр бэлэг тэрвэрэд ороод ирсэн байгаа. Би танд одоо мэдчилгээ уншиж өгөн. Та хэрвээ сайн сонсвол энэ бэлэгний учир их тодорхойлох байхаа гэж бодож байна. Өнөөдөр миний хүүгийн төрсөн өдөр. Өнгөт орчлонд би ээж гэдэг алдрыг хүртсэн их гоё өдрөө. Одоогоос олон жилийн өмнө орчлон хорвоогийн хамгийн сайхан жаргалтай мэдрэмжийг хүүгийн ангиртын тэврэхтэй ижийн авч байсан юм шүү үрмэн. Айлын том байна гэдэг амаргүй ачааны хүндийг үүрэлцэж амьдралыг надтай босголдсон аавын оронд аав байж хоёр сайхан дүүдээ түшигтэй явдаг миний хүүчин миний төдийгүй бид бүхний бахархал юм шүү. Аавын үргэлжлэл болж амьдралын жаргал зуулангийн алинд ч үргэлж ижигийнхэн дүүгийнхэн түшиг болдогт баярлалаа. Энэ цаг мөчид аавын алдар нэрийг өндөрт өргөж яваад ээж нь болоод дүүнэр нь үргэлж чамаараа бахархаж явдаг юм шүү. Амьдрал нь азтай удтай байх болтугай. Үргэлж гэрэл гэгээтэй байх болтугай. Бид чамаараа маш их бахархах шүү. Чи минь бидний төдийгүй өргөө гэрийнхэн эзэн нь болсон байна. Өнөөдрийн энэ гэгээн тунгалаг өдөр ээж нь анх ээж хэмээх алдрыг хүртэж байсан. Бас хүүгээ сайн явааг хараад аав нь ч бас Тэнгэрээс маш их баяртай байдаг гэдгийг би эргэлзэхгүйгээр мэдэрдэг, хүүгээрээ бахархдаг шүү. Одоо миний хүү өөрөө аав болсон, сайн хань болсон, амьдралын дандаа жаргалтай мөчийг ээж дүүнэртээ бэлгэлдэгт баярлалаа. Бидний бахархал болсон хүүдээ ахтай хайртай шүү гэж хүрэлцэн ирсэн байгаа хүндэт зочид бэлэг явуулсан байна. За тэгээд эхлээд танд гоё төрсөн өдрийн бэлэг бэлууг нь гардуулъя миний аха. Баярын минь хүргэе. Хүмэн түшиг минь хүн заяаны түшиг тулгуур минь хүмэн итгэл минь хүнлэг сэтгэлтэй хүн болоор. За тэгээд Сави аха ер нь гинтийн бэлэг ирэхээр их тулгамддаг байхаа тийм ээ. Тулгамдаад их сандарч ийм. Тэгэхээр сая бол маш гоё сэтгэлийн бэлгийг өргөн барьсан. Одоо ахаад дүүгийнх нь гарт ийм гоё бэлэг байгаа. Энэ бол их нандин бэлэг. Сэтгэл, итгэл бас таны хувьд энэ төрсөн өдрийн хамгийн гоё дурсамж байх болов гэж бодож чинь. Тэгээд хоёлаа амартаж бичлэгтэй заавал задлуулаарай гэсэн учраас даалгаврыг биелүүлээ. Дүүн бэлгийг гардуулъя. Бас задлаад сонирхъя, үзэж байгаа үзэгчдтэй бас харуулт итгэв. Менің әкем ең жақсы адам. Менің әкем Их гоё бэлэг болсон байна.
Тэгэхээр гоё билэг байна. Баярлалаа. Таны аав. Миний аав. Тэгэхээр энэ цаг мөчид бас хүүгийн төрсөн өдөр тохиож байгаа ээжийн нэр ч гэсэн хүүгийнхаа баярыг хуваалцж байгаа. Бас аав нь ч бас тэнгэрээс хараад эм сайхан хүү төрүүлж өсгсөндөө талархал бахархал дүүрэн байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд юм хөгжин гэдэг сайхан юм аа. Тэгээд надад мэдчилгээ хэлэхдээ дүүнер нь ах маа 8 настай байх та. Ааваасаа хоцорч байсан. Тэгээд ард нь үлдсэн ачааны хүндийг үрэлцэж өдийгөөс төдий хүртэл ижитэй минь хамт зүтгэсэн. Бараг бидний аав гэд хэлсэн ч буруутахааргүй гэж байсан. Тэгээд энэ амьдрал ямар дандаа жаргалтай байх биш. Жаргал зовлонгийн алинд ч нуграагүй үргэлж түшигтэй хүүн байдагт баярлалаа гэд ээж нь бас ирчихсэн байгаа. Энэ бичлэг савь яхаа дурсамж олон хадгалагдана. Тэндээс ээж бас сонсож байгаа болов. Хоёлаа бас гоё талархал сэтгэлээсээ хуалцсан. Тэгээд энэ хорвоо түн болгож өсгсөн ээж энэ тэнгэрээс харж байгаа ноёрөндөө маш их баярлалаа. Намайг хүн болгож өсгсөн. Тэгээд ийм өдрийн билийг гэж бодсонгүй. Үнэхээр гоё байна. Баярлалаа гэж хэлье. Хоёр дүү гэр бүлийнхэнтэй мөнгөний жилдээ бүгдэнд ирүүлэх энэ хорвогийн хамгийн сайн жаахан аз жаргал хүсье. Баярлалаа. Тэгэхээр ээж болон хоёр дүү хүргэн гэд хамгийн хайртай хүмүүсийн нэрийн өмнөөс илгээсэн гинтийн бэлэг тань таалагдсан байхаа гэж бодож байна. Өнөөдрөөс эхлээд аавтайгаа авахсан энэ гоё нандин дурсамжаар өргөө цагаан гэрийнхээ хоймрыг чимэж яваарай. Айлчлан ирсэн нас над жаргалаар дүүрэн байх болтугай. Сайхан баярлалаа минь. Баярлалаа. Халиран туулдаг чиг гэлээ хайраар зөөлрдөг хорвоо шүү дээ. Хайрлан амьдранда харанхыг гүйсээ дүүтэй юм чиндээ. Дүүлэн